миний бодлоор одоо ингээд Монголын бизнес эрхлэхийн зах зээл нь шүү дээ. Хэрэглэгчд нь шинэ юм дээр айгүй ингээд дүрс хийж гарч ирдэг. Хүлээж авах. Бас л нэг сургалтын дээрээс л ажилласан та нөгөө уулан дээрээс хараа гэдэг. Хэрвээ чи төөрчүүд байгаа бол ойролцоох нөгөө өндөрлөг цэг дээр гараад харангуут иргэн дөрч гэд нөгөө яаж явах замчин ингээ харагдана. Жоохоо. Тэгэхээр би хаяа одоо ингээд тэгж харахыг айгүй хичээдэг л дээ. Дээрээс юм харах гэж байгаа юм шиг. Тэгэхээр нөгөө доор байгаа нөгөө жижиг асуудлууд чи лего тоглоом өрж байгаа юм шиг. Тэг ер нь хийж байгаа зүйл нь тодорхой хэмжээний амжилтанд хүрэхээр болж ийн гэж бодоод тэгэд өөр цаашаа явна дараачийн шатаа харж чадах байждаг тийм ээ. Бас нөгөө талаараа бас нэг бардам үзэл хэмжүүлдэг гэж байгаа юм. Болчлоо тий хэрэглэжтэй болчлоо ажгүй явж ийн нэг удаагийн асуудлыг ингээд яачаад тэрэндээ ингээд баригдчихад гэтэл хэрэглэгчийн зан үйл хэрэглэгчийн сонирхлууд байнга хөсөж өөрчлөгдөж байна. Одоо хөгжүүлж байгаа брэнд чинь яг ингээд хүн гэдээ ойлгочоор аюу амархан ороод ирж байгаа байхгүй. Одоо хүн гэдээ ойлгочвол тухайн хүн чинь нэг одоо нэм 4-5 шинжээл агуулсан байхад болж байгаа байхгүй. Саяхны хүртэл би одоо ингээд бизнес угаа 100% бүх юмаа зориулсан. Тэгэл ерөөсөө цаг наргу өглөө өдөрт нэг бараг 10-аас 12 цаг ажиллаад хамааш. Тэгээд ерөөсөө ямар ч амралтын өдрөө таныг аз жаргалд хөтлөн Happy Bell podcast. За энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүдтэй энэ удаагийн одоо зочноороо Бадам Ремчин гээд манай бизнес эрхлэх залууг урьж оруулахар боллоо. За хүрэлцэн гэж манай подкастт оролцох болсонд одоо баярлалаа. За Бадмагийн маань одоо хийж байгаа ажил маань болохоор арьсан одоо урлалаар хүнд хэрэгцээтэй их олон гоё бүтээгдэхүүнүүдийг гаргаад явж байгаа Бөвэ гэдэг брэнд байгаа. За ингээд юуны өмнө одоо Бөвэ брэндийнхаа эхний одоо үүсэл гарал тийм ээ юу хийж ийсэн одоо хүртэл яг ямар байдлаар одоо хөгжиж ирсэн бэ тухай товчхон ингээд танилцуулж эхэлнэ үү. За миний түрүүнд хөө подкаст зочноор урьж оролцуулсан танд баярлалаа. Хамгийн анх би тань дээр нөгөө ийм асуудалтай байна гэж очиж ирсэн шүү дээ. Тэрээс хойш одоо 2 жил орчим болчихоо. 2 жил гарan болчихлоо. Тэгээ энэ хугацаанд бас асуудлуудаа яаж шийдэх харгачлаа бас сургалтууд бас олж аваад гэл одоо цаашаа хөгжүүл суралцаал явж байна. Тэгээ манай Бөвэ брэнд маань анх манай дүүгийн маань хийжсэн бизнес гэдэг санаачлаг. Анх нөгөө гэрээрээ хүүхдийн хувцас оёол ихэлсэн. Нэрээ хүүхдийн хувцас. Тэгээд тэнгуүт нөгөө бот гэдэг байсан байхгүй. Тэгээд тех явцд нөгөө манай аав ээж хоёр маань бас арьсан одоо нөгөө арьс боловсруулах жижиг цэгтэй. Тэрүүгээр хурганы арьс боловсруулдаг гэсэн. Тэнгуүт ер нь яагаад энэ хурганы арьсаараа ботиктэй хослуулж хийж болохгүй гэж гэдэг. Тэгээд нөгөө хурган ботик хийж явж хагаад яваанда сүлдээ одоо нөгөө хэрүү ороод ингээл хий албуу дэвсгэр одоо бодгийн бүтээл гэх мэт төрлийн бүтээгдэхүүн хийдэг боллоо гэсэн. Тэгэхээр яг одоо энэ подкастыг үзэж сууж байгаа олон одоо жижиг дунд бизнес эрхлэгч нар байгаа шүү дээ. Үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс бас яг л ижилхэн л ингээд асуудал бэрхшээлүүтэй байдаг тийм ээ. Тэгээ одоо юу гэж хэлэх гээд байна гэхээр яг нөгөө бага насны хүүхдүүд зориулсан арьс эдлэлээр хийжсэн тэр хувцсуунаар юугаараа яагаад энэ шийдвэр гаргаад одоо энэ одоогийн Бөвөгийн хийж байгаа бүтээгдэхүүнөөр шилжиж орох болов энэ одоо шалтгаан юу вэ? Ер нь бол нөгөө анхаа бид нэр бизнес эхлээд судалж хаад нэраа хүүхд чинь нөгөө биеийн дулааныг толгой орой хэсэг зулаа хэсгээрээ болоо хөлөөрөө амарх алдсан юм билээ л дээ. Тийм учраас нөгөө тэгж алдснаасаа болоод нөгөө ханиад хүрэх ийм тохиолдлууд их байд юм байна. Ер нь биеийн тархалгаа сулрах. Тэгэхээр монголчууд ч нөгөө эртнээс нөгөө хурган бойтог, хий бойтогтэй өмсүүлж хүүхдийн толгой зулааг дааруулахгүй байр малгай өмсүүлж ингэдэг байсан юм байлээ. Тэгээд энэ ч зэрэгөө санаа аваад за хүүхдүүд нэраа хүүхдүүд ер нь энэ хийгэр бүтээгдэхүүн хийвэл зүгээр юм байна гэж хийж явж чаад за энэ явц дундаа нөгөө манай дүү маань төрөөд хэсэг завсарласан. Тэгээд тэр хугацаанд нь би өөрөө бизнесээ өргөжлөх шаардлагатай болно шүү дээ. Тэгээ миний чадах юм юу байсан гэхээр нөгөө даавуу идэл дээр нь би чадахгүй учраас за арьс хийгэрээ бүтээгдэхүүнүүдийг хийгээд явъя гэсний үндсэн дээр одоогийн яг энэ бидний хийж байгаа бүтээгдэхүүнээр шууд шилжил орсон. Одоогийн бүтээгдэхүүнүүдийн зах зээл танигдсан байдал нь хэрэг явж байна. Хэрэглэсийн сэтгэл ханамж ямар вэ? Ерөнхийдөө юу юм бэлээ? Одоо ингээд яг зах зээл дээр бид нар чинь нэг сүүлийн 2 жилийн хугацаанд бол нэлээд эрчимтэй
ингээд бүтээгдэхүүнүүдээ нийлүүлээд танигдаад авч байгаа байхгүй юу. Гэтэл яг ингээд бидний аав ээжийн үеэс эхлээд хоньны нэхийг ер нь ингээд хэрэглэхээ болцсон юм байна. Одоо тухайн үед нөгөө шинэ бүтээгдэхүүнүүд орж ирнэ л дээ гаднаас тэнгуут хэрэглэхээ болцсон. Тэгээд яг бидний үед хүрээд ирсэн чи яг өнөөдөр яг бидний үе дээр нөгөө хоньны нэхийг юунд хэрэглэхийн итгэ байцсан. Нэг өсөндөө одоо ингээд нөгөө тэр уламжлалууд тасалсан биз дээ. Тасалж ийн гэсэн үг байхгүй юу. Тэгээ ингээд яг сүүлийн 2 жилийн хугацаанд бид нэр хоньны нэхээ бүтээгдэхүүн хийгээд явахаар анхандаа хүмүүс энийг чи яг юунд хэрэглэх юм бэ гэдэгт хэлсэн байхгүй. Зөв энэ хий чи одоо яг яаж хэрэглэх юунд ашиглах юм гэдэг гэсэн бол одоо эргээгээд бид нэр хэрэглэгчдийг давхар хөгжөөд байгаа байхгүй. Энийг ийм бүтээгдэхүүн хийж болж байна. Та ингэж хэрэглэж болж байна. Суудал дээр тавьж болж байна. За орныхоо хөл тавьж болж байна. Автомашиныхаа суудал дээр, буудан дээр гих мэтчлээ. Одоо бүр сүулдэ хөгжөөд одоо ханын чимэглэл хүртэл хийж болж байна. Гэрэл тийм ээ. Аль талдаа бид нэр хэрэглэгчдийн давхар одоо хөгжөөд бид нэр ч давхар одоо бүтээгдэхүүн хөгжүүлэл ингээл аль талдаа суралцаал явж байна. Тэгээ аливаа нэг бизнесийн чинь бас нэг ийм хөгжлийн одоо гол одоо хүчин зүйл нь бол ялгарл онцлог байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр Бүүвэ брендийн маань одоо яг хэрэглэгчдэд өгж байгаа үнц нь онцлог нь яг юу юм бэ? Бусад одоо арьсан эдлэлээр олон л бүтээгдэхүүн хийж байгаа олон л одоо бизнесүүд байгаа шүү дээ. Яг Бүүвэ брендийн хувьд бол яг тэр нь одоо юу байна? Одоо онцлог ялгарч байгаа зүйл нь өөрөөр хэлбэл хэрэглэгчид яг Бүүвэ брендээс ямар үнцийг хүртэж байгаа юм бэ? За энэ үнцийг бүтэх процесс одоо хэрхэн яаж явагдсан бэ? Энэ талаас ер нь бол юу юм блэ? Одоо нөгөө хоньны нэхийн дээр ингээд бид бүтээгдэхүүн хийж байгаа учраас ингээд давхар судалгаанууд ингээд хийгээл байгаа байхгүй. Тэнгүүт хоньны нэхий өөрөө яг ямар онцлог шин чанартай вэ гэдгийг ингээд судлаад үзэж байна. Тэгтэл за өмнө нь бол бидний бүр аав ээжээс дээш ингээд хахаар монголчууд ер нь хоньны нэхийг байнга л өдөр тутамдаа ашигладаг байж. Гэтэл ингээд эргээд тасарсан байна. За яагаад ингээд тасарваа гэхлээр за одоо урагшаага ингээд гарахгүй байна ч гэдэг юм уу иймэрхүү янз бүрийн асуудлаас болоод хоньны нэхий үнцнийг боллоо гэж шүү дээ. За тэгтэл одоо нөгөө нэг онцлог давуу шин чанаруудыг судалсан яг Монголд тийм судалгаанууд маш ховор байт юм байна л та. Хэрэглэгч таниулсан. Тэгээ бид нэг ингээд судлаад үзсэн чинь энэ Кембрижийн их сургуулийн эрдэмтдийн ийм судалгаа байт юм байна. Дотоод төрсэн одоо 34 нэраг 17-гийн дор нөгөө инкубаторт хийж бойжуулах явцад нь 17-гийн дор хоньны нэхий дэвсээд 17-гийн дор энгийн хүнд аваад дэвсээд ингээд сарын хугацаанд ажиглаж явуулсан байна л да. Гэтэл нөгөө хоньны нэхийн дээр өсөж байгаа хүүхдүүдийн өсөлт бойжилт нь илүү хурдцтай явагдчихсан байна. Дээрээс нь уйлж барих нь илүү тайван. Тэгээ яагаад ингэж ийм вэ гэсэн чинь хоньны нэхий ч өөрөө одоо хоньны нэхний тэр зөөлөн одоо нарийн ширхэгтэй тийм зөөлөн үснээс шалтгаалж энэ дээрээс хоёрдугаарт нь одоо тэр өөртөө ланалин гэдэг бодис ихэр агуулд юм л та. Тэр нь одоо стресс бууруулалт тайвшруулах нь лөө маш сайн үзүүлэлт юм байна. Тэгээд бид нар ингээд Монголд ерөнхийдөө ингээд судалгаанууд ингээд харахаар өрн байдгүй мэн гарч ирдэг. Гэтэл хамгийн сонин хэрэглэгчтэй бид нар ингээд хэрэглэгчдээс суралцж байгаа байхгүй юу? Ялангуяа одоо юу гэдэг юм бэ л дээ. Одоо нөгөө эхээс ээжээс охиндоо ийм одоо иймэрхүү нарийн ширээнүүд их одоо дамжин уламжлагдаж ирдэг юм байна л да. Одоо жишээлбэл бид нар ингээд хөсөлд ингээд бүтээгдэхүүн зараад явж байгаа байхгүй юу? Тэгтэл нэг их чирэнгүүтээ ер нь ингээд бид нар нөгөө бүтээгдэхүүн уталж авах гол уулзж байгаа байхгүй. Тэгтэл ер нь яагаад ингээд хоньны нэхий ч юм уу адсан дээр ингээд хүүхдүүдэд дээр үед ингээд хөвтүүлдэг байсан бэ? Чи мэдхүү гэдэг чинь. Мэдхгүй яад юм бол гэсэн чинь хэлж байгаа байхгүй. Хоньны нэхэн дээр одоо ингээд гадаа нөгөө хөрм хүртээ ингээд гарахтаа нэрийн гадна дэвсчээд дээр нь нөгөө нэраа хүүхд хөвтүүлчихдэг гинэ. Тэгэхээр нөгөө хорхоо шавж явж дээгүүр нь явж чихрүү нь ортгүй юм байна л та. Яа за. Тэг ингээ бодоод үтсэн чинь нэр аюулгүй хангаж байна. Тийм мал дээр одоо малын арьсан дээр ингээ хорхоо шавж явахаарч доороос ч нөгөө өт хорхоог чи ингээ ир өнүүлээд тийм учраас яа тийм байл та. Одоо хорхоо шавж явж чаддаг юм ба. Бас нэг хөгшин эмэдэр ингээ юу аачаад өгсөн чинь гэж байгаа байхгүй. Одоо нөгөө цооролттой хэвтэрт байгаа хүний одоо нөгөө цооролтоос хамгаалж одоо энэ хоньны нэхий хүрийн ширээч дэвсдэг байгаа байхгүй. Тэгээ яагаад ингэдэг вэ гэхлээр нөгөө хоньны нэхий чинь ингээд үрэлт өслөг бүтээгдэхүүн учраас одоо ингээд үрэлтийг дагаж ингээд хөдөлт юм байл та. Үрэлт бага явагддаг. Бие чинь ингээд ихэд тэнцвэртэй хойрлцдог учраас
үрэлт байгаа явал соролтоос сэргийлж чаддаг. Тийм гэх мэтчлэн одоо ингээд хэрэглэгчдээс ялангуяа дандаа нэг эгч мэд одоо энэ ээжүүдээс ийм одоо мэдээлэлүүд ирж байгаа байхгүй. Тэгээ Бүү брендийн маань ерөнхийдөө тэр эрүүл мэндэд тусдаа гэдэг агуулга маань. Ер нь тийм. Уг нь бол хуучин уламжлалаар монголчуудын маань энийг ихтэй юусээс хэрэгжилж ирээд ашиг тусдаа гэдэг анзаарч хийсэн байна. Тийм ээ хариулах бол та. Тийм нэраа хүүхдтэй сайн гэдгийг чи аль дээр үед л нөгөө дөнгөж төрсөн нэраа гэж өвлийн үлрэлтч бай, зуны үлрэлтч бай шууд нэхийн үлгэнд үлгэгдэж аваад тэгж байжулдаг байсан. Тэгэхээр Кембриж гэдэг одоо жишээлбэл дэлхийн нэр хүндтэй судалгааны том одоо институт байгууллага бас энэ талаар нэлээд туршил судалгаанууд явуулсан байна шүү дээ. За дараагийн нэг юм зүйл байгаа. Их гоё юм дизайнтай байгаа тийм Бүү брендийн ялангуяа энэ хадны сүв зургнуудыг ингээд шигтгэж оруулж ирсэн их гоё юм хэрэглэгчдээс маш их талархлыг хүлээж байгаа харагддаг. Тэгээ би Бүү брендийн маань Facebook дээр Бүүвэ гэдэг юу байгаа тийм пэйж байгаа тийм би тэрийг дагдаг. Тэгээ тэн дээр одоо хийж байгаа шинэ загварууд болоод хэрэглэгчдийн сэтгэл ханамжуудыг бас их хардаг байхгүй хүмүүс аюу олон хүмүүс хэдэн зуугаар одоо комент engagement оруулж одоо хайтаахан болж юм гоё болж юм гэсэн юм зүйлүүд хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бас нөгөө хоёр дахь одоо үнц нь бол тэр дизайн буюу одоо гэрийн чимэглэл хэлбэр рүү их төвлөрч ажиллаад байгаа шиг байна. Энэ талаараа нэг жоохон тодруулаач. Бид нөгөө нэг анх нөгөө бизнес ер нь ингээ хийж байгаа явцдаа бусдын хийж байгаа бүтээтгүүнийг дуурайж хийх бол одоо ямар ч үнс нэг л болчихж байгаа байхгүй юу? Нэг ялгаа байхгүй. Тэгэл хоёр олон ингээд ижлэх бүтээтгүүн гаргаад ирэхээр чинь зах зээл дээр үнээр өсөлтөн тий. Тэгэл ингээд бинийгаа доош нь татаад эцэстээ хинж ашиг олсон юм байхгүй ингээд дампуураад дуусчих байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бусад одоо тий үйлдвэрлэгчдээс юугаараа бид нар өөр байж болох вэ гэдэг дээр нэлийн ботсон л да. Одоо энэ дээр сургалт судалгааш нэлээ авсан. Тэгээд ингэж бодсны үндсэн дээр ер нь энэ нэг талдаа хоньны нөхөж одоо үнэн сэнэгүүдээ тийм тий. Гэтэл нөгөө талдаа бидний нөгөө нэг эцэг өвгдөөс одоо уламжлагдаад ирсэн энэ хадны зураг гэдэг нэг юм чи бас устж өгөх гээд байна. Тэгэхээр энэ хоёрыг хооронд нь ингээд нэг юм холбоод бүтээгдэхүүн хийвэл бас зүгээр юм байна гэж бодоод. Тэгээ ингээд судалгаануудыг бас нэлээ хийсэн л дээ. Эрдэмтэн докторуудтай нэлээ уулзсан. Судалгааны номнууд ч бас нэлээ уншиж үзлээ. Тэгээд тэн дээр байгаа одоо тэр гоё төрслөгдсөн. Тэр хадны зургийг ингээд судлаад явахаар бүр донтмоор юм лээ. Музей шишх уу. Тийм тэгээд яаж ингэж уран гоё төрсөлсөн байна гэж бүр бодогдвор янз янз гоё зургууд байгаа байхгүй юу. Яг тэр хадны зургийг харахад тухайн үед те одоо жишээлбэл зүгээр нэг ингээд бид нар одоо сүүлд хөвчлэн одоо юу ашиглаж байгаа байхгүй одоо бугын төрслийг бас нэлээд ашиглаж байна л. Тэгэхэд тухайн бугын төрслийг бүр ингээд уран сэтгэмжээр ингээд төрсөлсөн байгаа байхгүй. Гэтэл яг бодит байдлаар бид нэр зурж чадахгүй гэвэл жинхэнэ яг дэрэгдэн байгаа хүмүүс шүү дээ тий. Жинхэнэ бодитоор нь зурх чадах хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр тэгж гоё уран сэтгэмжээр төрсөлж ийн гэдэг чинь тухайн үеийн хүмүүсийн одоо сэтгхүү бүр өндөр түвшинд хөгжсөн байсныг л илтгэхэд байгаа юм л та. За Монгол орны ерөнхийдөө өнцөг болон бүрт маш их олон юм хадны зургнууд байгаа тийм ээ. Тэгэхээр шулуун зэсгийн үеэс тий хөрөг зэсгийн үеэс эхлүүлээд манай одоо үг дээдсүүд бол өөрсдөө амьдрал ах уу онцлогуудыг ингээд хадан дээр гой сийлж үлдээсэн байгаа. Энд чинь бас нэг тийм уламжлал, урлаг тийм ээ. Бас ингээд нөгөө түүхээрээс ингээд танин мэдэх үйл явц биш үү тийм ээ. Яг энийг одоо Бүү брэнд маань арьсан урлал дээр гоё юм шигтгэ болгож энэ гоё оруулж ирж байгаа нь их одоо юм үн цэнийг агуулж ийн гэж би харж байгаа. Тэгээ өөрөө бас нөгөө бадмаа маань юу яваад ирсэн үү? Ховд яваад яг тэр хадны сүв зургийг яг юун дээр газар дээр очиж судлаад ирсэн. Тэр юу байсан те? Үгүй. Ховд руу явааг л дээ. Зөвхөн юутай уулзаад судлаач Идрийн хангаа авах шиг гэдэг нэг одоо. Тэрний нээлтэн дээр нь одоо энэ өмнө говь аймагт нэг хэсгийн 3-4 сумдыг л илүү судалсан юм байгаа байхгүй. Тэгэхэд тэр чээс чи 20,000 гаруй хатны зураг алдчих гэж байгаа байхгүй. Тэрний нээлтэн дээр би хатсан. Тэр нээлтэн. Сүүлд энэ Монгол алтай хадны зохицолбор бас зургууд байт юм байна. Тэрний бас доктортай бас холбогдоод тэднээс бид нөгөө нэг яг энэ хатан дээр зурсан зургуудыг гар зургаар ингээд зурсан зургууд авч бас хамтарч ажиллах гэдэг бас яриа хэлцэр хийгээд авч байгаа. За гайхалтай. Тэгэхээр Бүү брэнд маань өөрөө бас эрүүл мэндийн бүтээгдэхүүнээс гадна өөх түүх соёлоо бас таниулан мэдүүлэх тийм ээ.
За гурав дахь нь бол мэдээж нөгөө гэрт тэр гоё юм бүтээгдэхүүнүүд ийм байна гэдэг маань өөрөө бас гоё гэрийн одоо үзэмж интерьерт бол их сайхан одоо чимэг болж байгаа тийм ээ. Ингээд 2 3 ийм value гэж яриад байгаа тий хэрэглэгчтэй өгж байгаа үнэт зүйл. Энэ өөрөө бүх брендийн гол ялгарлыг бий болгож байна тийм ээ. Таныг аз жаргалд хөтлөн Happy Bell Podcast. За ерөнхийдөө борлуулалт бол их дайчгүй байгаа. 2 жилийн хугацаанд тогтворцсон баа гэж үзэхгүй тий. Бизнес маань нэлээ ирээдүйтэй олон талхын хөвлөө явж байгаа тий. Миний бодлоор одоо ингээд Монголын бизнес эрхлэхийн зах зээл нь шүү дээ. Хэрэглэгчт нь шинэ юм дээр айгүй ингээд дүрс хийж гарч ирдэг. Хүлээж авах айгүй хурдан ингээд. Тийм монголчуудын бас нөгөө сэтгэл зүйн онцлог байна тийм ээ. Тэнгүүтээ миний ажигласнаар нэг одоо загварын бүтээгдэхүүнийг 2 жил орчим л мэдээ гайг явж байгаа байхгүй юу хөгжүүлэлтэн дээр. Тэгээд дараагийн юм руугаа орохгүй бол эргээ жоохон унтрах төвшөндөө орчдөг юм байна гэж ерөөхдөө ажиглаж байгаа. Тэгээд бид нар одоо дараагийн загварууд дээр ингээд ажиллаад явж байна. Одоо ер нь юу хийж болох вэ? Шинээр юу хийж болох вэ гэл. За одоо битэрийн подкастыг бас мянган одоо бизнес эрхлэгчид маань үзэн байх. Тэгээд найдаж байна тийм ээ. Тэгэхээр яг одоо ингээд бизнес эрхлэгч одоо жидүү гэж ярьж байгаа шүү дээ. Жижиг дунд бизнес эрхлээд ингээд өөрөө яг санаачлагаа гаргаад энийгээ удирдах явж байгаа маш олон хүмүүс байгаа тийм ээ. Яг бүх брендийн хувьд болохоор ингээд аюу гой хөгжүүлэлт хийж чадаад байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр бизнесийг толгойлж байгаа хүн бол бизнесийнхээ дотор нь ороод өдөр тутмын үйл ажиллагаанд ингээд юу гэхиндээ бүх зүйлийг өөрөө хийгээд өөрөө оролцоод ингээд явахаар яг хайрцаглагдсан байдлаар орчиж байгаа шиг байна тийм ээ. Тэгээд чиний хувьд болохоор Бадамрын цэнгийн маань хувьд болохоор энэ юунаас гоё юм хөгжүүлэлт хийж чадаад бизнесийнхаа одоо юу дараачийн шатнаараа судалгаа хийж чадаад байгаа. Тэгээд энэний одоо ач холбогдлоос нь яриач одоо бизнес эрхлэгч хүмүүс яг юу зөвлөмөр байна өөрийнхөө онцгоос туршлагаас. Яг наад зовлон чи яг уучраад яг туулаа суралцаал явж байна л да. Саяхны хүртэл би одоо ингээл бизнес угаа 100% бүх юмаа зориулсан. Тэгэл ерөөсөө цаг наргу өглөө өдөрт нэг бараг 10-аас 12 цаг ажиллаад хамааш. Тэгээд ерөөсөө ямар ч амралтын өдрөө. Тэгээ ингээд нэг эргээ харсан чинь би өөрөө эрүүл мэндээр хөрсөн байна. Гэр бүлдээ цаг гаргаж чадсангүй нэг мэдэд нөгөө хүүхдүүд чи бүр том болцоо харагдаж байгаа. Тэгжээд л нөгөө бизнес чинь бас нэг айхтар ойлгохтой явсан чинь байхгүй. Яг ингэ тийм л нөгөө жижиг яг иймэрхүү бизнес эрхэлж байгаа хүмүүс одоо бид нар чи бас сургалтаар яг өөртөөгөө ижлэх хүмүүстэй ингэ уулзаа явж байгаа байхгүй. Яг ижлэх. Яг ингэ нэг юм нийтлэг бүх одоо өөрийгөө бүх одоо юу гэдэг 100% зориулсан байгаа байхгүй бизнестэй. Тэгэхээр эргээд гадагш байгаа нөгөө яаж борлуулах уу, бүтээгдэхүүнээ яаж шинжлэх үү гэдэг тэрөөсөө анхаарах ерөөсөө зав байдаг. Өдөр шөнөгүй л нөгөө нэг механик ажиллаа хийгээл ингээд төртөөд. Тэгээ энэ дээр би бас л нэг сургалтын дээрээс л ажилласан л да нөгөө уулан дээрээс хараа гэдэг. Хэрвээ чи төөрчүүд байгаа бол ойролцоох нөгөө өндөрлөг цэг дээр гараад харангуй тэрхэн дээр гээд нөгөө яаж явах замчин ингээ харагдана. Жоохоо. Тэгэхээр би хаяа одоо ингэж тэгж харахыг айгүй хичээд гэлтэй. Дээрээс юм харах гэж байгаа юм шиг. Тэгэхээр нөгөө доор байгаа нөгөө жижиг асуудлууд чи лего тоглоом өрж байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Өөний чи ингээд гарц гаргачих юм байна. Ингээд яачих юм байна. Тэгжэл ерөөхдөө явж энэ. Товчхондоо бол ерөнхийдөө өдөр тутмын үйл ажиллагаантаа ингээд баригдаад яг хийж байгаа зүйлдээ төвлөрсөөр байгаад гадна талд гарч ирж байгаа боломж эсвэл магадгүй эрсдлүүдийг олж харж чадгаа явчих. Яг тэгэхээр бизнесийг амжилттай явуулна гэдэг бол яг удирж байгаа хүний хувьд бол аль болохоор бизнесээсээ дээрээс нь харах. Аль болохоор холдож орчныг сайн харж явах хэрэгтэй тийм ээ. Тэгжээж хийж байгаа зүйл нь хэр чанартай явж байна. Цаашдаа ерөнхийдөө яаж одоо өсөж тэлэх юм бэ гэдэг зүйлийг олж харах боломжтой гарч ирнэ шүү дээ тийм. Сүүлд одоо жишээлбэл бас нэг ингээд хүмүүстэй уулзаа явж хаад яг ижлэн золонтой байхгүй. Тэгвэл одоо дараа ийм сургалт зарлагдаад байна. Та хүрээд ирээрээ нэг сургагч нэлж байгаа байхгүй. Тэгтэл тэн дээр би өстө завгүй өдөр шөнөгүй юм хийгээд яг завгүй байгаа гэдэг байхгүй. Тэгтэл яг тэр хүн болохоор миний өмнөх би байгаа байхгүй юу. Яг л би нөгөө яг тийм юмнуудтай ингээд тэр замаар явсан. Тэг яг тэр замаар л явцсан хүн байгаа байхгүй. Тэгэхээр яг хэрвээ та тийм яг төвшөнд байгаа бол нэг амьсгаа аваад тий хийж байгаа ажлаас түр хөндөрөд нэг амьсгаа аваад ингээд хараад үзээч. Дээрээс нэг уулан дээрээс та бизнесээ хараач тий. Тэгэхээр л одоо заримдаа
нөгөө нэг ингээ хайрцагчаар яг нэг чигтээ нэг зүйлээ за энэ зөв л гэд бодоод яваад тахаар эргээ харахад нөгөөх нь буруу тийш явж байгаа байхгүй. Тэг яг одоо яг энэ бизнесийн кейсүүд дээр маш олон байдлаар энэ бол ингээ харагддаг л да. Тэгээ ер нь хийж байгаа зүйл нь тодорхой хэмжээний амжилтанд хүрэхээр болж ийн гэж бодоод тэгэд өөр цаашаа явна дараачийн шатаа харж чадах байцдаг тийм ээ. Бас нөгөө талаараа бас нэг бардам үзлэг нөлөөлдөг гэж байгаа байхгүй. Болчлоо тий хэрэглэжтэй болчлоо болчихгүй явж ийн нэг удаагийн асуудлыг биднес ингээд яачаад тэрэндээ ингээд баригдчихад гэтэл хэрэглэгчийн зан үйл хэрэглэгчийн сонирхлууд байнга хөсөж өөрчлөгдөж байдаг. За энэ бол нөгөө цагаараа байдаг биш байнгын хөсөлт болтой яг. Тэгэхээр байнгын л одоо хөгжил хийж, байнгын сайжруулалт хийж тийм ээ явж байгаа шаардлагууд байна. За үүний тулд ялангуяа бизнес эрхлэгчнүүд одоо хийх гол зүйлийн нэг бол өөрөлдөө анхаарал тавьж өөртөө цаг гаргаж өөрийгөө хөгжүүлэх болоод байгаа юм тийм. За bottom reaching гэдэг одоо захирлын хувьд бол өөрийгөө хөгжүүлэх тал дээр хэр одоо ажилдаг вэ? Яг энэ одоо өөр чинь ямар ач тусыг авчирваа? Өөр энэ арга туршлагаасаа хаваалцаж. Ер нь би өөрөө тийм уулын нээлттэй төрлийн хүн байхгүй юу? Яг өөрийгөө илэрхийлэхдээ жоохон сул байж юм аа. Тэгэхээр мэдээллийг аль болох одоо нөгөө шүүлтүргээ нээлттэй хүлээж авахыг боддог. Тэгээд сургууль судалгаа одоо энэ семинарууд нэлээд сайн явж байна. Хаал юу байна? Ер нь цаг гаргаад өөрийгөө сонсоод яваад тахыг хэлэх хүсдэг. Одоо нэг одоо ингээ хэсэг ажиллаж байгаад нэг сургалтанд очихоор яг нэг юм ингээд ойлгочтой байхгүй. Яг нэг санаа орж ирдэг. Яг энэ сургалтаас манай бүтээгдэхүүн дээр яг юуг авчиж ашиглаж болох нь гэл нэг юм дон хийгээл гараад ирж байгаа байхгүй. Тэгээд ер нь аль болох нэг тасралтгүй суралцаад л яваад байгаа. Байнгын суралцж яах нь бизнесийн доктортой ажиллах гол үндэс болж шүү дээ. Тэгээд нөгөө өөрөөсөө дээгүүр төвшөнд яваа хүмүүстэй холбоотойгоо тэднэртэй очиж уулзах нь аягүй зүг юм бэл. Аль болох тий. Одоо тэр нь юу гэсэн үг гэхээр өөрөөс чи илүү мэдчихээ багш байвал тэн дээр очиод суралцаа тий. Заавал багш гэдээ байхгүй өөрөөс чи илүү явж байгаа бизнес байвал тэр хүнтэй очиод уулзаа. Тэр аягүй чухал юм бэл. Тэгээд ном унших тал дээр бас хэр ажиллаж байна. Ер нь ер нь тийм цаг хугацааг үрчин гарч ийн үү? Яг ном унших гэдэг одоо ялангуяа хувийн хөгжил болоод бизнесийн олон одоо ийм сонирхолтой кейсүүдийг хагалсан олон ном биш үү те. Тэрийг хэр уншиж байна? Би нөгөө анх ажлын салбар дээр гарч ирээд л яг өөрийгөө бусдаас яг энэ доогуур төвшөнд байгаагаа айгүй хаанзарсан байхгүй. Бүр ойлгосон байхгүй. Өөрийгөө илэрхийлж чаддгүй, олигтой ярьж чаддгүй. Тэгээд анх нөгөө нэг яг юм хувийн сургалтанд, хөгжлийн сургалтанд хамрагдаад яг тэндээс за одоо ингэж хичээж эхлэхгүй бол би чи ер нь доогуур төвшөнд явсан байна гэд яг хэлсэн. Тухайн үед бол хувийн хөгжлийн одоо номууд бас нэлээд уншиж байсан. Одоо сүүлийн үед яг нөгөө ажлын онцлогоос хамаарат подкастууд нэлээд сонсож байна. Гар завгүй байгаа учраас шууд подкастаа тавьчаал яг хувийн хөгжил ялангуяа нөгөө нэг бизнес эрхлээд явхад энэ бас нэр одоо миний ярих чагаа нэг жижигхэн кейс хүмүүст аягүй тохиолдсон юм шиг байлаа. Нөгөө дөнгөж ингээ бизнес рүү орсон чинь нөгөө байгууллагын данс, ажлын данс хоёр нэг. Тэгээд мөнгө ороод данс байгууллагын данс нэг. Тэгээ нэг мөнгө ороод ирэхээр нэг актер их мөнгөтэй болсон юм шиг. Тэнгүүд эргээд нөгөө бараа бүтээгт байгаа цалингаа тавихаар юу ч болчиход байдаг. Тэгтэл нөгөө нэг яг ийм сургалтууд аваад явсны дараа энэ хоёр данс чинь тусдаа хэвчтэй юм байна. Би чи өөрөө цалинжиж явах хэвчтэй хүн юм байна ч гэдэг юм тий. Иймэрхүү санхүүгийн тал дээр нэлээх туршлагачаад айгүй болол явж байгаа та. Яг зөв. Биднес ч бас нөгөө ингэ сурал зүйлөө үзүүлж яхад ялангуяа жижиг дунд бизнесийн эрхлэгчдийн хувьд өөрийнхөө аягүй сайн чаддаг, мэддэг зүйл дээр тулгуурлаад бизнесээ ингээд хөгжүүлээ явцсан байдаг. Орлого бол боломжийн олдог мөртлөө тэрийгээ нөгөө гоё сайхан тансаг зүйл рүү их зарцуулдаг болоод хувирчихсан. Тэр нөгөө хувийн өөрийнх нь зарцуулбал үл мэддэг байгаар ингээд ихсээд идэв шүү дээ. Тэгээ нэг мэтгэд бол маш их ажил хийгээд их юм олоод байх шиг мөртлөө үлдчихэж байгаа юм бол байдаг. Тэргээд ямар ч юм байна. Тэгээ байгууллагын одоо санхүү гэдэг нь тусдаа захирал хүний өөрийнх нь хувийн амьдралын санхүү гэдэг нь тусдаа өөртөө зориулж бизнесээс өөртөө зориулж одоо цалин тавьж явах хэрэгтэй тийм ээ. Тэгээд цалин тавьсан бол тэр цалиндаа багтаж
амьдрах хэрэгтэй. Яг тэр аягүй бизнесээс бий болж байгаа ашиг маань өөрөө бизнесийн хөгжлийг дараагийн шатнд гаргахад хөрөнгө оруулалт болгоход тийм ээ зарцуулах хэрэгтэй. За тэр саяны битээр яриад байгаа нөгөө судалгаа шинжилгээ хийх, суралт хөгжил зарцуулах, магадгүй тоног төхөөрөмжөө зайлшруулах тийм ээ гих мэтчлэн. Одоо энэ дээр би бол аягүй их төлбөрөөр өгнөр одоо санхүүгийн сургалтанд суусан баггүй юу. Яасан бэ гэхээр одоо бизнес эрхлэх гэж нэг банк усаас зээл аваад. За тэрнийхээ талын аав ээжтэй башин бариад өгчлөө. Тэгсэн чинь талын манай нэг найз зөө өнөө маргаашгүй зээлчлээ. Тэгээ баахгүй 2-3 жил баг. Тэгэнгүүт би бүр чи амар хүн цохолтонд орж байгаа байхгүй тэнд. Төлөх ёстой шүү дээ. Тий төлөх ёстой. Нөгөө барьцаа хөрөнгө юм уу гэдэг янз бүрийн асуудал их гарч. Тэр би энэ одоо санхүүгийн одоо мэдлэгийг гэх юм уу энэ зүйлийг айгүй том одоо үнээр суралцж авсан. Ийм хөө алдаа ер нь баг гаргамаар юм билээ. Яг хөө гэхдээ алдаанаасаа хүн суралцаад явж байгаа юм л та. Одоо би эргээд яаж байгаа гэхээр би хүнд үгүй гэж хэлж сурч хэлж байгаа байхгүй. Санхүүгийн тал дээр. Болохгүй. Тий, болохгүй. Хичнээн сайн найзч байсан тий. Боломжгүй байна. Яг үнэ хэлээд болохгүй. Үгүй. Үгүй гэж сурах чинь ер нь бас бизнес дээр их чухал юм байлээ шүү. Зөв. За тэгэхээр одоо бизнесийн одоо энэ олон энэ гоё шин загварууд гарч байгаа. Тэгэхээр чинь энэ бас нөгөө талаасаа энэ оюуны хөрөнгө оруулалт шүү дээ тийм ээ. Тэгээ энийг хэр одоо баталгаажуулж энэ дээр юу яаж ажиллах ёстой вэ гэдэг талаасаа өөрийнхөө туршлагаас хуваалцаач. Одоо бид нэр анх нөгөө нэг яг энэ будингийн бүтээлэг буюу одоо зүүмлээр оруулж байгаа шүү дээ. Энэ дээрээ бол бид нэр ашигтай загварын гэрчлэлийн оюуны өмчт авсан байгаа. Тэгэд оюуны өмч төр яг нэг бүтээгт нэг загвар гаргачаад ингээд өгөөд тахаар нөгөө гарах зардал мөнгө нь бас их юм бил. Тийм болохоор ер нь аль болох олон загварууд гаргачаад нэг дор өгчвөл бас зүгээр юм бил. Загварын ашигтай байдлын гэрчлэгээ тийм ээ. Тийм ашигтай загварын гэрчлэгээ тийм. Тиймэрхүү тал дээр л одоо дотооддоо гэх юм уу та тий. Тэн дээр л за бүү брендийн маань одоо хоёулаа нэг борлуулалт талаас яриа тийм ээ. За борлуулалт бол ерөнхийдөө хийж чадчихвал одоо зарагдах байдалтай бол санаа зовх зүйл болсон. Гэж чи түрүү хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр дараачийн одоо зах зээл одоо Монголынхаа ер нь дийлэнхтэй манай Улаанбаатар хэрэглэгчсэн байна уу тийм ээ. Тий. Хөдөө орон нутгаас хэр авч байгаа шиг. Ерөөдөө нөгөө манайх нөгөө хэрэглэгчийн персонал ингээд тодорхойлдог шүү дээ. Тэгээд үзэхээр ерөөдөө нэг 35-аас 45 насны эмэгтэй байгаа байхгүй. Тэр нь за нэг орон сууцнд амьдардаг. Дунджаас дээш орлоготой. За ингээ эко хэрэглээтэй ч гэх юм уу тий. Ингээд яхаар гол хэрэглэгчд бол ихэнх нь Улаанбаатар хотод байна. Бас дээрээс нөгөө юу гэж гадаадд байгаа монголчууд маань бас нэлээд сонирхол тий төлөв худалдаж авч сүүлийн үед л. Тэгэхээр гадаадаас шууд холбогдоод тэгэл та нар шипинг хийгээл явуулчих юм шүү дээ тий. Тэгэд бүтээгдэхүүнийхээ одоо загварууд гэрчсэн бид нөгөө олон тоогоор заагдаж болохоор бүтээгдэхүүн юу байж болох уу гэдэг дээр бас жоох ажиллаж байна л да. Яг бидний нэг онцлог нь нөгөө гар урлал талдаа хийж байгаа болохоор олон тооны массын бүтээгдэхүүн хийхдээ ер нь жоохон учир дутагдaltaй шүү дээ. Тийм учраас яг үндсэн барьж явах одоо чиглэл маань ер нь гар урлал дээрээ төлөх үү одоо цөөн тооны гэхдээ нөгөө нэг үн цэнтэй ийм бүтээгдэхүүнүүдийг гаргаж явах нь зөв юм байна гэж харж байгаа. Гэхдээ бас нөгөө нэг талах шиг борлуулагдаад нэг орлогын тал хувийн ч юм уу бүрдүүлдэг тийм бүтээгдэхүүнтэй болохын тулд бас тэр загварууд дээр бас нэлээд ажиллаж байна. Хэрвээ тэр загварууд гарчвал гадаадд ч гэсэн гарч болох байхаа гэсэн бодолтой байна. Тийм бодолтой тий. Яг одоо манай гол төвхийд маань одоо малын одоо ажил шүү дээ тийм ээ. Энийг одоо аюул сайн боловсруулж чадаад энэ дээрээ толгорсон маш гоё дизайн тийм үү сайн урлагийн бүтээл шиг гоё зүйлүүд хийгээд энэ бол гадны зах зээл дээр маш өндөр амжилттай зарагдах юм магадлал боломжууд байгаа тийм ээ. Тэгээ зардаг одоо платформуд гэж яриад байгаа зүйлүүд өмнөхөөс маш амархан болсон. Alibaba, Amazon тийм ээ. Эдгээр одоо юунуудыг судалж гинүү те энэ дээр төлөвлөгөө байна уу те. Би ер нь судалж үзсэн байгаа тийм. Судлаалаа одоо тэнтэй ч гэсэн салбартаад яваад байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ бол ер нь биднээс одоо айгүй том компаниуд гадны зах зээл дээр одоо
бүтээгдэхүүн зардаг байх гэсэн тийм нийтлэг ийм өрөөсгөл ойлголтууд байна шүү дээ. Гэтэл чинь дэлхийн бол тэр чигээр айгүй ийм хавтгай болчихсон. Тэгээд яг иймэрхүү гоё бүтээгдэхүүнийг онцлогтой бүтээгдэхүүн хийж чадаад хэрэглэсний даалгаврыг үлээж байгаа бол ердөөсөө айлч газар зарах боломж нь айгүй нээлттэй болчиход байгаа. Тэр их амар болчиход байгаа. Бүгд дэд бүтсэн харилцаа холбоо нь бол тэр програмчууд платформудаар одоо бий болчихсон байгаа байхгүй тийм ээ. Хэрэглэгч үнэхээр тэрийг чанартай хийж чадвал борлуулалтан дээр яваад санаа зовхонгуул болчиход байгаа шүү дээ тий. За таныг аз жаргалд хөтлөн Happy Bell podcast. Тэгээ битүүрийн маань ерөнхийдөө ярилцлагын гол одоо агуулгууд маань гарч ирлээ. За ер нь бол хэрэглэгчтэй онцгой үн цэнийг судалгаан дээр тулгуурлаж одоо бий болгох нь бизнесийн ялгарх тийм ээ хэрэглэгчийн талхлыг хүлээх гол суурь болд юм байна. Тэ. За тэрийгэ бий болгохын тулд одоо өөртөө цаг гаргах аль болохоор тэр нөгөө хайрцаг дотор очихгүйгээр аль болохоор хайрцаг гадна гарч алсаас тэр нөгөө ерөнхий зүйлээд харж явах, хаашаа явж байгааг харж явах тийм ээ. Тэхийн тулд ном унших, сургалтын суух, өөрийгөө хөгжүүлэх чухал шаардлагатай. За явагдаад эхлэхэд бол хувийн сахилга бат болоод нөгөө санхүүгийн удирдах арга ухаан бол асар их чухал тийм ээ. За иймэрхүү одоо зүйлүүдийг бол одоо биднес нөгөө подкаст сонсож байгаа хүмүүстэй одоо хүргэж ашиг байна тийм ээ. Одоо ер нь дүгнэлт хэлэхэд тийм ээ. За өөр одоо зөвлөмөр өөрийгөө туршлагаас хуваалцмаар зүйлүүд юу вэ нөхөө? Юу одоо нөгөө бизнес одоо брэнд хөгжүүлэх гэж ярьдаг шүү дээ. Тэн дээр нэг зүйлийг ойлгоод авчвал аюу зүгээр юм шиг санагдсан. Одоо хөгжүүлж байгаа брэнд чинь яг ингээд хүн гэдээ ойлгочоор аюу амархан ороод ирж байгаа байхгүй юу? Одоо хүн гэдээ ойлгочвол тухайн хүн чинь нэг одоо нэм 4-5 шинжийг агуулсан байхад болж байгаа байхгүй юу? За одоо жишээлбэл гаднаасаа харагдахад гоо үзмжтэй байх хэрэгтэй. Одоо манай хувьд бол би танд өдрөө хэллээ шүү дээ нэг эмхтэй байна 35-45 насны эмхтэй гэж хэлж байна. За одоо манай хувьд бол тийм эмхтэй гэдэг ойлгоч. Манай брэнд. Тэгэхэд нэгдүгээр гаднаас харахад гоо үзмжтэй байх хэрэгтэй. Гой сайхан байх хэрэгтэй. Тэр нэг бүтээгдэхүүн дээр бол загварлаг байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. За хоёрдугаар тэр чинь өөрөө мэдлэг боловсралтай байх хэрэгтэй. За нөгөө хүн чинь ихтэй сургууль төгссөн. За нөгөө одоо бүтээгдэхүүний хандалаар судалгаатай тий баталгаатай за их уламжлал агуулсан мэдлэг хүмүүст одоо түгэж явах хэрэгтэй. За дээрээс нь нэмээд нөгөө найрсаг харилцаатай байх хэрэгтэй гэж байгаа юм. Одоо пэйж рүү чинь ч юм уу тий танаархуу холбогдоход урдаас нь зөв мэдээллийг эргээр хагалдаг тий цагаалдаг хүргэждэг юм байх хэрэгтэй. Гомдол саналыг хүлээж авдаг хариу түрүүс пост ч юм уу доор нь хэрэлдээд байхгүй яаж тий. Буруу бол буруугаа хүлээждэг байх хэрэгтэй. Тэгээд дээрээс нь нэмээд бүтээгдэхүүн чинь итгэл даах үс одоо чанартай байх хэрэгтэй. Одоо тухайн бүсгүйч итгэл даах үс авах хэрэгтэй байхгүй тий. Тэгээд дараа нь хамгийн сүүлд нь ёс зүйтэй байх хэрэгтэй. Хулгай хийдгүү, худлаа ярьдгүү тий. Тэгээ ингээд үзэхээр юм чи яг л нэг сайхан бүсгүй болоод ирж байгаа байхгүй тий. Хин шарсан нөгөө бүсгүй гэдлэг босролтоо тий насны хоо зүмжтэй тийм ээ тий найрсаг харилцаатай зан харилцаатай гэж яг нөгөө брэнд яг ийм гэж ойлгочихоор их амархан юм бэл. Уу амархан ч яг ер нь амар юм билээ. Тэгэхгүй нөгөө бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн дээр ингээд яахаар тэгэхээр нөгөө би эргээд за одоо тэгвэл ийм бүсгүүд би юу хийвэл таалагдах вэ? Ямар бүтээгдэхүүн байвал таалагдах вэ? Гэт би бодоод эхэлж байгаа. Дээрээс нь би ямар сувгаар хөрвүүл энэ бүсгүй биднийг олж харах вэ гэж хэлдэг юм уу тий. Тэг ингээд явал бас их зүгээр юм шиг санагдсан. Түрүү ингээд сая нөгөө одоо тэр зорилттой сегментийг тодорхойлж штэ тий. Тэн дээр нөгөө дахиад би нөгөө эрүүл мэндийн бүтээгдэхүүн шүү гэдэг поинтыг дахиж одоо онцлмоор байгаа байхгүй. Тэрийг бол гадны дот манай уламжлалаараа сайн мэддэг байсан. Байнга хэрэглэдгээс гадна гадны том судалгааны байгууллагууд энийг баталгаад гаргаад ирсэн байна шүү дээ. Жишээлбэл одоо Google брэндийн айгуу гоё юм бодингийн бүтээлийг авлаа гэж бодъё тийм ээ. Тэгээд ажиллаад харж ирээд ядарсан байгаа, стресссэн байгаа. Ер нь одоо орчин үеийн нийгэм байна. Одоо энэс салахгүй болчихлоо л да биднес ч тийм. Тэгээ сайхан нөгөө бодин дээр суухад бол тэр гоё юм энергитэй тэгээ дизайнтай юм дээр суухаар тэр маань одоо биднүүсийн нөгөө юуг стрессийг одоо тайлах нь шүү дээ тийм. Одоо стресс тайлдаг, эрүүл мэндийг дэмждэг,
ийм бүтээгдэхүүн байна те. Бүх насныхан хэрэгжилж байгаа шүү дээ те. Ерөнхийдөө настай хүмүүс ч гэсэн хэрэгжилж болно те. Одоо ингээ ажилласаа ирээл одоо энэ хөлний доор твистийн жижигхэн яг нэг хийн дээр хөл нүцгэн ингээд дээр нь гიშгэр ямар гоё мэдрэмж төрдөг гэж бодож байна. Алдсан нэрийг баг ингээд эргээд хөвдөж байгаа юм шиг л айгүй гоё мэдрэмж болсон. Бага насны хүмүүсийг одоо биднээс нөгөө бага насны хүмүүс хийсэн юу зориулсан бас бүтээгдэхүүн байгаа тийм ээ. Тийм. Одоо хөлний доор тавьдаг шиг юм одоо тий. Одоо бид нар нөгөө яг нэг энэ хоньны нэхийг дээр нь одоо нөгөө хадны 6 зүүж оёод тэгэл төрөл бүрээр ашиглаж болж байгаа. Төрлөөр. Эргээл нөгөө одоо энэ дээр чи эргэлж энийг юунд ашиглах вэ гэхэд нь та төрөл бүрээр ашиглаж болно. Бага насны хүүхдийн доош твс чинь сүүлийн үед манай дээр одоо нөгөө луу жилтэй тийм бүтээлийг одоо юу гэх юм бэ? Жижиг олбогийг нэлээх авч байгаа нэг луу жил төрсэн хүүхдүүд. Яг доороо тэрэгэн доороо ч юм уу тийм эсвэл орон дээр яхахта тэр чинь хамгийн гол нь доороос нэг чийг татуулдаг байхгүй. Тэгээд зөөлөн. Яагаад чи одоо яг манайхаас яг тийм хүүхдэд тудалдаж авсан хүмүүс манай хүүхдүүдийн дээр маш тайван амгалан ойрсож байна гэсэн эрэг комментууд байнга ирж байна. Тэгэхээр энэ бол нөгөө манай эцэг хүүхдээс уламжлагдж ирсэн тэрийг бол нөгөө одоо ялангуяа няраа хүүхдийн өсөлт боолтолтод эрүүл мэнд сайнаар хөндлөлдөг гэдгийг бүр эрт дээр үесээ мэдчихсэн гэдэг л ингээл батлагдаал. За ингээд подкаст үзэж байгаа нийт одоо хүмүүстэй манай Бадамрын чин гэдэг одоо бөө брендийг хөгжүүлж байгаа ийм залуугийн одоо туршлага тийм ээ одоо мэдлэгийг хуваалцахад одоо дугаараа одоо зориулж байна тийм. Тэгээд их сайхан одоо зүйлийг ярьж өөрийнхөө арга туршлыг хуваалцсанд одоо Бадмаада их баярлалаа. За та бүхэнд ч гэсэн баярлалаа. Тэгээд одоо туршлага нэмгэн гэж бас голгүйгээр подкастт оролцуулсан хэвлэлд баярлалаа. Ер нь бол сүүлийн үед подкаст бол нэлээх байгаа тийм ээ. Дийлэнхтэй ерөнхийдөө айгүй өндөр амжилтанд хүрсэн одоо гайхалтай том мундаг болсон одоо хүмүүсийг оруулаад харагдаад байдیں۔ Тийм. Гэтэл чинь бас одоо биднээс бол яагаад одоо яг дийлэх масс маань бас ингээл бизнесээ эхлээл бас брендийг бий болгох борлуулалтаа хийх гээл ингээл арга туршлага хайгаал явж байгаа ийм хүмүүст яагаад хандсан юм гоё мэдээлэл гэж болохгүй гэсэн үгнээс одоо бадмаа өрсөн багхгүй. Тэгэхээр цаашдын ажилд нь их өндөр амжилт хүсье. Баярлалаа. За танай хамтлагч гэсэн амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Таныг аз жаргалд хөтлөн Happy Bell Podcast. За Happy Bell Podcast маань энэ удаагийн дугаараа өгөр өндөрлөе. Энэ удаагийн дугаарт маань Бадамрын чин бөө брендийн үүсгэн байгуулагч маань оролцлоо. Та бүгдд хэрэгцээтэй мэдээлэл өгсөн байхаа гэж найдаж байна. За хэрвээ танд одоо биднээсийн ярьслаа таалагдсан бол сэтгэлээ үлдээгээрэй. Манай суугийг дагаараа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяртай. Амжилт хүсье. Насан туршдаа суралцагч байм. Цахим их сургууль Bell Pocket University